Эрүүл мэндийн яам глобал сангийн дэмжлэгтэй доох сүрьегийн төсөл Монголын сүрьеэд тэнцэх нийгэмлэг. Хорих ангид хоригдож байгаа хүмүүжигч өөрийгөө болон бусдыг сүрьегийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ? Хорих ангид байгаа хүмүүст сүрьегийн халдвар авах эрсдэл илүү байдаг. Тодорхойлбол хорих ангид нэг өрөөнд удаан хугацаагаар байх ба өрөөндөө олоолаа байдаг. Өрөөндөө агаарын солилцоо хийх боломжгүй, ариун цэврийн өрөө тусдаа байдаггүй, түүнчлэн хүний эрхэнд байдаг, сэтгэл санааны байдал тогтворгүй байдаг зэрэг нь сүрьегийн халдвар авах эрсдлийг дагуулдаг. Иймд хорих ангид хоригдож буй хүмүүжигч өөрийгөө болон бусдыг сүрьегийн халдвараас сэргийлэхийн тулд хоол идэх аяга тавга бусадтай хувааж хэрэглэхгүй байх, ханиалгаж найтахдаа ам хамраа алчуураар таглах, алгандаа биш тохойн дотор тал руу ханиалгаж найтах, хувийн ариун цэврийг сайн сахиж байх, аль болох халуун хоол бүрэн гүйцэд идэж байх, татсан тамхиа бусдад дамжуулахгүй, хувааж татахгүй байх, нус цэрэг ил задгаа хаяхгүй байх нь чухал. Ийм эдгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаарай. Хэрв шинж тэмдэгт зөвөр илэрвэл хорих ангийн эмчтэй хандан сүрье илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.